Цагуурын байгууллагаас зүүн бүс нутгаар ахиуцаа сурч салхи ширүүсж байгааг сэрэмжлүүлсэн. Энэ дагуу Доронтой аймгийн Ус цагуур орчин шинжилгээний газрын мэдээлэлээр өнөөдөр болон маргааш өдрийг хүртэл Доронтын нийт нутгаар зас их орж салхи зүүн хойноос баруун хойш ширүүг секундэд 12-оос 14 м, Матад халах голын сав нутгаар секундэд 18-аас 20 м хүрч ширүүсэх засан шуурх төлөвтэй байна. Үүний улмаас зам даваа гүвэнд халтрхаа гулгаа үүсэх, мөсдөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл байдал бий болохыг анхааруулж байна. Одоогоор Доронт аймгаас гарах 6 постыг хаасан, мөн хавирга арах шат бомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөний түр хугацаанд хязгаарлажээ. Доронт аймгаас Монцом агентлагийн сурвалжлагч Дэлгэрмаа албаны их сурвалжуудаас мэдээлэл ирүүллээ. Өчигдөр 3 сарын 1 буюу 3 сарын 1-ээс 3-ны өдөр за аймаг орон нутгийн цаг агаарын нөхцөл байдал хүндэж байгаатай холбоотой за аймагаас гарах орох хөдөлгөөнд за хяналтын постыг гарж байна. За урд 3 гүр, модон гүр, баруун центэн гүр, зүүн гүр гэдэг 3 центэн гүр болон за хойд сумдын хөдөлгөөн, баян уул, ашуулбар, цагаан уул, сэргэлээ, за шулуун ороо, шойболсон за зэрэг нийт аймагт төрсэн 6 пост ингээд албагч нар, онцгой хөдөлгөөний албагч, цагдаагийн албагч нартай ингээд хамтран үүрэг гүйцэтгэж байна. За одоогоор тээврийн эзлийн хөдөлгөөн харьцангуй бага байна. За энэ урагшаа 5 дугааргийн нутагт төсөв дивизийн чиглэсэн айлууд руу хөдөлсөн хөдөлгөөнтэй. За 19-21 руу явъя гэсэн тээврийн эзлүүд ирж байгаа боловч за замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа тул за буцаагаад маргааш 3 сарын 3-ны үдээс хойш цаг агаарын нөхцөл байдал харьцангуй гайгүй бол төлөвтэй байгаа бол тэр хүртэл ингээд буцаад за ар гэртээ байж аюулгүй байдлаа хангаад маргааш төлөвлөгөө үлдэх талаар зөвлөгөө өгөөд буцааж байгаа. Одоогийн байдлаар бол 35 машин урагшаа дэгтэр нэвтэрсэн. Энэ нутгийн иргэд гээд 5 дуурайгийн иргэд. Орон нутгийн хөдөө орон нутгийн цаашаа мал хонорлогоо явна гэсэн 7 машиныг биднээс буцаачаал байж байна. Зүүн чиглэл зорчгоор төлөвлөж байгаа иргэд цаг агаарын байдлыг харгалзан үзэж, онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, бага насны хүүхэд өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, болцшгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.